Хүн ардын үндсэн хуулийн дагуу бүрэн эрхэн эдэлсэн бүгд наримдах Монгол ард улсын нийслэл Улаанбаатар хот. 16 дугаар жирны шарагчин хонин жилийн зуны тэргүүн сарын 20-нд Улаанбаатарт болсон Азийн буддистуудын анги тээвний баг хурлын 5 дугаар ерөнхий баг хурлын хүнд зочноор эрхэмсэг дээд Далайлам урагдсан барилхад Азийн буддистуудын анги тээвний баг хурлын ерөнхийлөгч Хамблам Номч Мэргэн авч гомбож болон ерөнхий баг хурлын бэлтгэл хорооны гишүүд ёслол төгөлдөр ухтан авлаа. Монголын буддистуудын төвийн тэргүүн Хамблам Номч Мэргэн авч гомбож мэлсэн ажиллагаар Азийн буддистуудын анги тээвний хөдөлгөөн 1970 онд үүсч өгжөөд 10 жилийнхэн ойг 5 дугаар ерөнхий баг хурлынхан үеэр ёслон тэмдэглэлээ. Буддистуудын анги тээвний энэхүү хөдөлгөөн өнгөрсөн хугацаанд улам бүр өргөн дэлгэрч олон улсын нэр хүнд нь ихээхэн өндөржиж одоо Азийн 10 гаруй орны буддистууд хамрагдан сүсгтэн олныхон санаа бодлыг илэрхийлсээр байна. Хүндэт зочин эрхэмсэг дээд Далайлам богдыг гандан тагчин хийдэд морилон ирэхэд Хамблам Номч Мэргэн авч гомбож болон тусгий тийм яндаг тушаалтнууд лам хуврагууд буддийн шишнийхэн тогтсон ёс журмаар нянсан сэмбэр мөргөж утан авч хүндэтгэл үзүүлж байна. Ийхүү 14 дугаар Далайлам богд Далайлам гэдэг нэрийг өргөмжлөн олгосон Монгол газарт мориллоо. Дээрхийн гэгэн богд гандан дуган тусгайлан зассан сентид ёслол төгөлдөр заларч буян авралыг өрөөсөн хурал намын ажиллагаанд оролцсон. Эрхэм хүндэт дээд зочноо морилон ирсэн явдал зориулж андан хийтийн саваартнууд мандал өргөж бурхны бүсэн төвийг Хамбламтан өргөн барилаа. Өндөмчлөн Монголын эрт дээр үеийн уламжил ёсоор Зэлэм хөх тэнгэрийг бэлэгдсэн алд цагаан хадгаан эдээний дээд ариун цагаан сүг алтман муралтай яганд хийж өргөн дэвшүүллээ. Далайламтан энэ бүхний болгоон сийход хариуд нь хамаг амьтны тусын тул шашин бурхан өнө мөнхөд оршин тогтхыг өрөөж бэлгийн нандин эрдэн ном шашны нандин шүтэн бурхан тэргүүднийг хайрлаа.
дэгчлийн хийдэн хурал номын сүм дугнаас гадна дорн технэр барахгүй дэлхийд техник гайхагдах эртний эмэтхэг төвд Монголын эрдэмтэн мэрэг бандитаа нарын тойрон үлдээсэн ном судраар элбэг юм билээ. Далай лам багт гандан дэгчлийн хийдийн номын санд саатан морилж тэрхүү ном судрын өвсөнгээс таалал таяа үзэж гэгэн ухаандан болгоолоо. 닥슬로도 상하시로 돼. 땅상 뭐다? 닥슬로도 와도. 닥슬로도. 좀더 참어. 닥슬로도 좀 타. 좀더 분시. Эрхэндээ далайлан бод сүсгэн олон тандж юуны өмнө гүн зузааны хөрлөл найрамдал халуун сэтгэл өгүүлэн би та бүхэнтэй учрын залгаж байна. Та бүхний тухай урд өмнө олонтой сонсож удаан хугацаанд бодсоор яваад өнөөдөр ийхүү учрын залгаж байгаадаа би их баяртай байна гэлээ. Азийн буддистуудын энх тайвны баг хурлын 5 дугаар ерөнхий баг хурал 1979 оны 6 дугаар сарын 16-нд нэгдэж ерөнхийлөгч гомбожиг хөдөлгөөнийхэн ээлж зорилтын талаар дэлгэрэнгүй хэллээ. Хурлын хүндэт зочин эрхэмсэг дээд Далай лам хуралд оролцогчдод хандаж Бурхан багшийн энх тайвны сургаалыг мөрдөн ажиллахын чухлыг онцлон тэмдэглээд бүхэнд сайн сайхны өрөөлөн айлтгахад хуралд оролцогчдод халуун дотнд хүлээж авлаа. Эрхэндээ Далай ламд Азийн буддистуудын энх тайвны баг хурлын үүсч хөгжсөний 10 жилийн өв тохиолдуулан буддистуудын энх тайвны хөтөлбөрөнд ивэл өршөөлийг үзүүлж ихээхэн хувийн оруулж байдгийг үнэлж Азийн буддистуудын энх тайвны баг хурлын хүндэт медалаар шагнасныг ерөнхийлөгч гомбожив ёс төртэй гардуулан өглөө. Эрдэм хүндэт зочин 5 дугаар ерөнхий баг хурал молин оролцохын зэрэгцээгээр Монголын хөдөөр нутагт зочлон нэгдэлж мачтын ажил хөдөлмөр ахуй амьдралтай танилцахад түүний газар үрийн халуун дотнд хүлээн авч хүндэтгэл үзүүлж байлаа. Улс их орн богино хугацаанд хөгжин цэцгэлж, хүн ард нь амгалан жаргалтай ажиллаж хөдөлмөрлөж, ихийг бүтээж байгаа Монголын сайхан орныг эрхэмсэг дээд Далай лам багтан зирхлоо. Монгол орн дэлхий дээрээс уламжлуулсан хурдан барьны уралдааныг хүндэт зочин ихийг сонирхлоо. 14 дугаар Далай ламтан гадаад дотоодын сонин хэвлэл мэдээллийн сурвалж эрхтийн тавьсан асуултанд хариулт өгч социалист Монгол оронд ирж олон улсын энэхүү хуралд оролцсон улс орны хөгжил цэцгэлэлт хүн ардын аз жаргалтай амьдрал лам хуврагууд нь сүсгтэн олныхон гэрэлтэгцийг хангаж шашны ёслол үйлдэлийн чөлөөтэй явуулж байдагтай танилцахад өндөр сэтгэлдтэй байна гэж хэллээ.